Улаанбаатар төмөр зам дээр 24-ний өдрийн байдлаар 60 вагон буюу 3600 тонн АИ-92 авто бензин бэлэн байна. Сквадрын талбайд шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлэх Christmas Market ажиллаж байна. Хүү хамтлаг шинэ оныг нийслэлчүүдтэй хамт угтана. Интерполоор эрен сурвалжилж байсан Оросын холбооны улсын иргэнийг шилжүүлэв. Амар төвшин 3 дахь удаага дэлхийн шилдэг баритон боллоо. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ автобусууд үйлчилгээнд явж эхэллээ. Ice Global-ын цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбаатар төмөр зам дээр 24-ний өдрийн байдлаар 60 вагон буюу 3600 тонн АИ-92 авто бензин байна. Инээс Толгой төртөнд 26, Аршаантад 1, Улаанбаатарт 9, Эрдэнэт өртөөнд 14 вагоныг тус болгох юм. Мөн бүх хүртэдэг чиглэн замд 26 вагон явж байна. Энэ сард нийтдээ 52,000 гаруй тонн АИ-92, 1000 орчим тонн АИ-95 авто бензин, 150,000 орчим тонн дизель түлш, 7,000 орчим тонн онгоцны түлш тус импортлоод байна гэж аж үйлдвэр Эрдэс баялагын яамнаас мэдээллээ. Сквадрын талбайд шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлэх Christmas Market ажиллаж эхэллээ. Тусгаалan зассан асарт гацуурмод чимэглэл бүхий энтертайнмент орчин бүрдүүлж хүмүүст дурсгалын зураг татуулах хэсэг гаргажээ. Мөн шинэ жилтэй холбоотой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар хийсэн бүтээгдэхүүн худалдаалж байна. Түүнчлэн өдөр бүр 18-аас 19 цагийн хооронд урлагийн тоглолттой, халуун уух зүйлс, түргэн хоолтой Christmas Market өдөр бүр 11-аас 21 цагийн хооронд ажиллаж байна. Хүү хамтлаг шинэ оныг монголчуудтайгаа тэр дундаа нийслэлийн иргэдтэй хамт угтана. Тодорхойлбол 31-нд төв талбайд болох Улаанбаатарын мөнгөн шөнө 2025 тоглолтод тус хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм. Хүү хамтлаг нь манай улсаас анхудаа Billboard чартыг тэргүүлж ЮНЕСКОгийн энх тайвны элч цолыг хүртэж дэлхийд танигдсан юм а. Интерполийн улаан булант зар мэдээгээр олон улсад эрен сурвалжлагдаж байсан Оросын холбооны улсын иргэнийг Алтан булаг олон улсын авто замын шалган нэвтрүүлэх хөлийн бомтод хуйглан хүргэж харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Тус иргэн нь Оросын холбооны улсад эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон оргон зайлж манай улсад оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлжээ. Ардын жүжигчин Их хотын амар төвшин дөөрийн Оскар гэгддэг Opera Star International Opera Awards 2025-аас шилдэг баритон шагналыг хүртлээ. 2010 оноос олгож эхэлсэн уг шагналыг тэрээр анх 2020 онд хүртсэн бөгөөд 2023 онд Берлин хотноо дахин гардсан юм. Харин энэ удаад 3 дахь удаага хүртэхдээ Италийн Ром хотын дөөрийн театрын тайзнаа гардан авч гала тоглолтод оролцжээ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ дунд оврын 30 шинэ автобусаар шинжилэлт хийжээ. Тус автобусыг 151, 92, 21 болон 46-гийн А80 гэсэн 6 чиглэлд гаргаад байгаа бөгөөд автобус бүрт хичнээн хүн орж гарсныг тооцоолох 5 янзын камер суурилуулсан байна. Үүгээр нийтийн тээврийн ачаалал болоод хүртээмжид хяналт тавих боломжтой болно гэж хотын удирдлагууд үздсэн байна. Хот эх жил дахин 93 автобус шинээр авахар төлөвлөжээ. Ice Global зарим үйл явдлыг цөөн мөрөөр танилцууллаа.